Монгол улсад өнөөдөр хууль нь хүн бүр тэгш ус үйлчилдэг. Эрх мэдэл албан тушаалтнууд бусдын эрхийг зөрчдөг. Иргэнээ хуулиар далайлан айлгадаг, яллаж дарамталдаг, гэмт хэрэгээс сэргийлж биш, гарсны дараа шийтгдэг буруу тогтолцооноос болж төрдөө итгэх иргэдийн итгэл сулралсан байна. Хууль зүйн дотоод хэргийн салбарын үйл ажиллагаа хүнд сурталгүй, авилгагүй, бодлого үйл ажиллагаа нь тогтвортой, илүү ил тод, шударга, хариуцлагатай, хяналттай, хамтын ажиллагаатай мэрэгсэн байж нийгэмд шударгаас хүмүүнлэг үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэх нь энэ салбарын хамгийн чухал зорилт болж байгаа. Иргэн төвтэй реформын гол зорилго нь шударга ёсны хэмжүүрийг эрх мэдлээс дээгүрт тавих юм. Хуулиас авсан дүрм журам түүнийг хэрэгжүүлэх боломжгүй болсон үйл ажиллагааны дунд Монгол төрийн аюулгүй байдал, тусгаар тогтнол, үнэт зүйл, ард иргэдийн амар тайван амьдрах, төр улстай итгэх итгэл элсшиг гоожиж урсаж алдагдах ёсгүй учраас одоо бид бас асуудлуудаа нэг төвшөнд нэг цонхоор харж иргэд төрөөс жирэхдэг биш, төрөө үгүйсгдэг биш, төрдөө итгэдэг итгэл үнэмшил дүүрэн байх юм асуудал хамгийн чухал байна гэж. Тэгээ хуулиас дүрмд авсан одоо дүрм журмууд хуулийн давхар хийдлээ энэ хүрээнд ажиллагая гэж. Хувийн эрх зүйн шинтгэлийг нийтийн эрх зүйн шинтгэлтэйг хамтд нь хийцгаая. Хууль эрх зүйн орчноо илүү нээлттэй дэлгэрэнгүй болгоё. Өнөөдөр манай улсад 937 хууль, 2557 Улсын хурлын тогтоол, 3000 одоо 220 захиргааны хэмжээний акт хуулиас авсан 860 журам байна гэж. Энэ өөрөө 937 хуулийг хэрэгжих хэмжээнд хүчгүй болгож байна гэсэн үг. Бараг хуультайгаа тэнцүү хуулиас авсан дүрм журам байна гэдэг бол хуулийг хүчгүй болгож байна, та бүхнийг хүчгүй болгож байна, нийгмийн итгэлийг сулруулж байгаа үндсэн шалтгаан гэж үзэж байгаа учраас энэ асуудал дээр одоо давхар хийдлийг зэгцэлнэ. Иргэн эрхээ эдэлнэ. Энэ үүрэг эрхийг бид хангана. Инхийн тулд иргэндээ хүндэтгэлтэй хандна. Ёс зүйтэй байна. Албаагч албаны ёс зүй бөгөөд хувийн ёс суртахуунаа байнга одоо нэгдүгээр тавьж хандана. Хууль өөрөө алга ургуулгын дайнд хүний амьдрал хувь заяаг өөрчилдөг. Цагаан дээр хараар буусан энэ хуулийн хэрэгжилтийг хэрхэн хэрэгжүүлж хэрхэн одоо эрхтийг үйлчлүүлэх үү гэдэг бол бидний албаны эрх үүрэг гэсэн хууль өөрөө иргэн олон нийтийг шийдэх, торгох, баривчлах, үгүйсгэх, цагдах, эрүүдэхтэй биш, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөвлөх, туслах, хамгаалахад чиглэгдсэн байх ёстой учраас бид энэ зарчмаа нэгдүгээр тавьж ажилланаа. Нөгөө талдаа иргэн эрхээ эдлэхийн тулд үүргээ биелүүлэх ёстой. Эрх үүргийн тэнцвэр гэдэг бол өөрөө шударга ёсны тэнцвэр. Үүрэг хариуцлага ёс суртахуун эрх үүргийн тэнцвэр өөрөө эрх тэгш нийгмийн харилцааг бий болгоно. Миний эрх таны эрхээр хязгаарлагдана. Хууль хамгийн сайн хэрэгжүүлдэг ард түмэн хамгийн эрх чөлөөтэй ард түмэн байдгаа гэдэг. Үүрэг хариуцлагагүй эрх мэдэл, эмх зэгцгүй нийгэм алдаа завхарлыг илүү их бий болгож идэг учраас албан тушаалтны хариуцлага ч гэсэн өөрөө хуульд захирагддаг, үүргэн ч гэсэн захирагддаг байх ёстой гэж. За өнөөгийн одоо тогтолцоо аавд бүгдээрээ энэ тогтолцоог өөрчлөхийн төлөө явж байгаа, өөрчилж байгаа хүмүүс. Гэхдээ өөрчлөлт гэдэг бол дааж давшгүй их ачаа зөглүүлээд, хилцэж барахгүй их сэдвүү гаргаад, хизээж дуусахгүй том бодлого яриад, тэгээд эцэст нь эзэнгүй болдог ажлыг хэлдэг. Өөрчилж гэдэг бол яг эндээс эхэлсэн үг үйлдэл, тэнд үйлчилж байгаа зарчим. Яг өнөөдөр та бид хуулиа иргэндээ үйлчлэхэд чиглүүлсэн үг үйлдэл, харц хандлага бүхэн энэ итгэлцлийн реформын эд эсн бөгөөд ирээдүйд эд эрхтэн тэгээ нэг цогц бий болж явах ёстой юм агуулга гэж ойлгох хэрэгтэй. Хууль зүйн салбарын хөлдөө холбоо өөрөө төрийн нэгдмэл бодлогыг үйл ажиллагааг нь уялдуулж идэг. Тийм учраас хууль зүйн сайдын дэргэд шүүхэрх мэдл хууль сахиулахын бодлогын нэгдсэн зөвлөлийг байгуулж бид бодлогоо ярина нэг ширээн дээр хүндрэлээ ярина, гарч шийдлээ гаргана. Тэгээд нийгмийн хүлээлтийг бид хангах ёстой. Тэнд бид одоо хэн нэгний хуулиар хүлээсэн тусгай чиг үүргийн тусдаа албаны эрх үүрэгт халдах тухай асуудал байхгүй. Нэг улс юм бол, нэг төр юм бол тэр дундаа эрх зүй төр юм бол хууль эрх зүйн бодлогоо тэрийг эрхгүйгээр бүгд суужгаад
бэлэн далангүй ярьдаг байх. Тэрийг ойлголцдог байх. Тэгээд хууль тогтоомжоо шинжилгээ шинжилж, уялдуулахыг уялдуулж, дээрэс нь зөв тогтолцоотой системтэйгээр асуудлуудаа авч ирж байна. Өөрөөр хэлэх юм бол эрг бүртгэл мөрдөн шалгах, цаашлах юм бол прокурорын хяналт, дээрэс нь эрүү иргэн захиргаа, шүүхийн процесс, эцэст нь шударга басны хамгийн сүүлчийн нарийн шүүлтүр бөгөөд хамгийн том хан хэрэм болсон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа. Энэ бүхэн цогцоор нэг мөр хэрэгжиж шударга бас гэдэг зүйл өөрөө үг үсэг бүтэн болно. Тийм учраас бид одоо улс ахуйлагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн барьж хэлэлцүүлье гэж байна. Гэр цогцыг хамгаалах тухай хуулиа бас өргөн барьж хэлэлцүүлнэ. Шүүх эрх мэдлийн байгууллагуудыг хамгаалах, тохирогчдын эрхийг хамгаалах гэдэг олон асуудлууд бидний өмнө байгаа. Хууль зүйн дотоод хэргийн одоо салбарт өнөөдөр боловсруулагдж байгаа 60 орчим хууль байна. Их хурл дээр хэлэлцүүлэгдэж байгаа цөөнгүй хуулиуд байна. Албан тушаалтны авилгын хууль бус хөрөнгийг улсын орлого болгох тухай хуулийн төслийг удахгүй бас улсын хурлд засгийн газарт өргөн барьж хэлэлцүүлнэ. Шүгэл үлдээгчийн тухай хуулийн асуудал бий. Шүгэл үлдээх ёстой, сэрэмжлүүлэх ёстой. Гэхдээ шүгэл үлдээгч өөрөө хариуцлагатай байх ёстой. Шүгэл үлээж байгаа нэрээр албаа гүйцэтгэж байгаа мөрдөснүүд, ажиллаа хийж байгаа төрийн албаа хаагч, асуудал шийдэж байгаа бодлого толгойлогчдын араас мөрддөг, мөсөгдөг, орц хаалгын сахидаг, хууль бус мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаг ийм хуулийг бид баталж болохгүй. Тийм учраас шүгэл үлдээгчийн хуулийг батлахдаа шүгэл үлдээгч хариуцлагатай байх ёстой. Шударга ос гэдэг бол өөрөө давхар хүнийг хамгаалах, цагаатгах, гүтгэлэг доромжлолоос хамгаалдаг байх ёстой. Монгол төрийн алдагдсан боломжийг хууль зүйн салбарт эргэн төвтэй өөрчлөх эрх зүйн шинжилтийг эхлүүлж, хүн сурталгүй цахимжсан нэгдсэн бодлогын уялдаатай эргэн төвтэй эрх зүйн шинжилтийг үр хүрт мэдрүүлэх нь реформын цөм байна. Цахимжсан улс орны хэрэмбэрээ бол манай улс баг ихний 10 улсын нэгд явдаг. Өөрөөр хэлбэл манай улс чинь нөгөө цахимжилтаа Эстоны туршлага жишгээр нэвтрүүлээд ингээд төрийн одоо хэдэн зуун төрлийн үйлчлэгийг цахимжуулсан байгаа хэдий ч гэсэн төрийн байгууллагууд хоорондоо бүрэн цахимжаагүй байна. Эрх зүйд төр иргэний итгэлцлийн реформын гол цөмд нь иргэн энэ улсын ирээдүй болсон хүүхэд залуус байна. За харт хамганы хэрэглээ түүнтэй холбоотой гэмт хэрэг сүүлийн 5 жил хурдтай бөгөөд огцон өсөж байна. За үүний одоо хэрэглээний 86% нь Улаанбаатар хотод, үлдсэн 14% нь орон нутагт байна. За энэ хэрэглэгчдийн дийлэнх хувь 18-аас 25 насны залуучууд. Тэр дотроо хамгийн их анхаарал татж байгаа эмзэг асуудал бол насан туршаагүй хүүхдүүд бас өндөр хувь эзэлж байна. Илүү шударга тогтолцоо эргэн төвтэй хуулийн шинжилтээс гарах үр дүнгээр хэмжигдэх юм. Хуулиас давсан хүний эрх зөрчсөн дүрм журмыг цэгцлэх, эргэн аж ахуйн нэгжид хэд дарамт учруулдаг гажуудлыг засна. Хууль хэрэгжүүлдэг зөв тогтолцоог бүрдүүлнэ. Хууль сахиулах байгууллагын нэр хүнд бол Монгол төрийн итгэлцлийн гүүр юм. Шүүх эрх мэдэл хууль сахиулах байгууллагуудын бодлогын уялдаа өөрөө зүйн төрийн тулгцыг өшиг баг нь болж байгаа. Тийм учраас шүүх эрх мэдэл хууль сахиулах байгууллагууд тарийн агентлагуудын бодлогыг нэгдсэн хэмжээнд бид авч үзэх цаг болжээ гэж хууль зүйн дотоод хэргийн сайдын дэргэд бодлогын зөвлөлийг байгуул. Энэ бодлогын зөвлөл өөрөө шүүх эрх мэдэл хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудаас бүрдсэн ойлголтыг нэгтгэдэг, алдаа оноогоо дэнсэлдэг, асуудлаа ил тод ярилцдаг, арга цааж биш асуудлын гүнд орж шийдвэрлэдэг баг. Та бүхэнтэй газар дээр нь ажиллаж хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг газар дээр шийдвэрлэж болохгүйг нь цаашид хэрхэх талаар бодиттой гарч шийдлүүдийг эрэлхийлэх юм зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа. Таны оролцоо хэр сайн байна? Төдий чинээ. Таны, миний, бидний үр хүүхдийн ирээдүй гэрэлтэй болно. Та дэмж бид зүтгэе.